Энэ хуультай танилцлаа. За хоёр асуудал байна. Нэгдүгээр яг хууль тогтоомжийн хуулийг хөндөд орж ирж байгаа. Гэхдээ харах юм бол дотоод нэгж гэдэг утга дээр бол зөвхөн байнгын орооны асуудал байгаа. Тэгэхээр нэгдүгээрт техникийн хувьд яагаад заавал хууль тогтоомжийн хууль дээр ийм юм оруулж өгсөн бэ? Эсвэл зүгээр л улсын хурлын тухай хуулиасаа хуульд өөрөөр заагаагүй бол гэдэг юм хасаад л ороод ирэхэд энэ асуудал чинь цэгцэрхээр байгаа шүү дээ. Тэгээ энийг заавал хууль тогтоомжийн хууль дээр нэмэлт заалт оруулж ээж ингэх надад бол техникийн болон одоо учир холбогдол байхгүй байгаа даа. Дагуулж орж ирж байгаа асуудлууд ч гэсэн дандаа улсын хуралтай байнгын ороо баталж байгаа асуудалтай холбоотой. Ер нь бол зарчмын үед байнгын орооноос ийм юм баталж болохгүй гэдэгтээ бол санал нэг байгаа. Хууль тогтоомжийн хуулийг ч гэсэн хилцэж явах үед энэ байр суурийг бол илэрхийлж байсан. Гэхдээ техникийн хувьд бол хууль тогтоомжийн хууль дээр нэмэлт ийм заалт оруулахгүйгээр улсын хурлын тухай хуулийн 22-ийн 5-аа хөндөд энийг бол оруулаад ирэх бүрэн боломжтой байсан гэж харж байгаа юм. За хоёрдугаарт бол энэ дагаж орж ирж байгаа тэр улсын хурал байнгын ороонд өгсөн эрхүүдийг бүгдийг нь улсын хурал болгож байгаа. Тэгээ ингээд яг энэ зарчмаар харах юм бол зарим нь дутуу юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Одоо жишээ нь манай хууль зүйн байнгын ороон дээр шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч ус гишүүнийг сонгон шалруулах журмыг саяхан баталсан. Адилхан сонгон шалралттай холбоотой хэм хэмжээ тогтоосон юм журам байгаа. Тэгээ төрийн албаны зөвлөлийн энэ асуудал эднийг бүгдийг нь оруулж ирсэн мөртлөө тэр нь хаягдсан байгаа байхгүй. Тэгэхээр аль нь дээр нь хууль зүйн байнгын хороо ч гэдэг байнгын хороо юм журмаа гаргаад аль нь дээр нь болохгүй байх гэдэг ялгаа зааг юу н гаргаж ирж байгаа мó эсвэл бүгдээрнгийн өөрчлөх гэж байгаа тэр асуудлуудыг хайчаад байна уу гэдэг ийм хоёр тодорхой асуулт байна. Ер нь захиргааны хэмжээний актыг дотоод бүтэц ер нь бол гүйцэтгэлээр гаргана гэдэг ерөөсөө байхгүй шүү дээ. Захиргааны ерөнхий хууль дээр ч гэсэн тэрэнд байгаа. Тэгэхээр эн чинь угаасаа л зөвхөн улсын хурал түүний нэгж болж байгаа байнгын ороотой холбоотой асуудал байгаа. Тэгэхээр хууль тогтоомжийн хууль бол дахиж нэм заалт гэхээсээ илүү зүгээр улсын хурлын тухай хуулийнхаа 22-ийн 5-ыг өөрчлөл дагаал эдрийг нь өөрчлөөд явчих боломжтой гэж харж байгаа гэдэг хэлмэр. За тэгээ энэ хоёр асуултанд хариулт авъя. За сайн зэрэг гишүүн микрофоныг өгье. За яг ер нь ягаад хууль тогтоомжийн хууль дээр хийж ийн гэдэг бол нийтлэг зохицуулт. Зөвхөн улсын хурал дээр яг практик нь тогтоод байгаа гэвэл үнэн. Гэхдээ зарим одоо бас өнгөрсөн одоо үеүүдэд байсан тохиолдлууд бий. Тодорхой яамны газрын дарга батлах байдлаар хүртэл журам эрхэм мэдл шилжүүлчихсэн байхгүй. Энэ бол засагдчихсэн. Тэгэхээр ерөн зүгээр цаашдаа ийм нөхцөл байдлууд гарахыг бас үгүйсэггүй учраас ерөн зүгээр яг нийтлэг байдлаараа зохицуулт нь хууль тогтоомжийн хууль дээр байгаа. Хууль дээр захиргааны хэмжээний актыг батлах эрхийг шилжүүлэхдээ ямар нийтлэг тавигдах шаардлага байх уу гэдгийг зохицуулж өгсөн. Өөрийн чинь өргөн барьсан тэр хуулийн төсөл дээр энэ зохицуултууд нь орж ирсэн байхгүй. Тийм учраас захиргааны ерөнхий хууль дээр ч биш шүү. Тийм учраас энэ дээр оруулж ирэхээс аргагүй болсон. Тэгэхээр энэ дээр одоо нэгдүгээр үндэслэл байгаа. За энэ дээр ямар асуудлууд дээр өнгөрсөн хугацаанд яригдсан уу юу бүгд мэдж байгаа шүү дээ. Ийм асуудлуудыг эрх олгосон шилжүүлэх хаалтад заавал тусгана гэдэг. Тэгэхээр энэ боловсруулах процессоос эхлээд хязгаарлалтын тавьж өгье л гэдэг байдлаар нэгдүгээрт орж ирж байгаа. За хоёрдугаарт яг нь ерөн шүүхийн үйл энтрийг бол яг улсын хурлын гишүүд санаачлах бол зохимжгүй гэж үзэж байгаа. Энийг одоо энэ хуулийн дагуу тодорхой хэмжээнд тэр журам одоо нөхцөл байдлуудаа үеизээд засгийн газар нь одоо яг зохиц журмын дагуу оруулж ирээсэй гэж хүсэж байгаа. Шүүхийн үйл дээр зарчим барьж ирсэн. Шүүхийн үйлийг гишүүд бол өргөн барихгүй. Энийг нь бол одоо засгийн газар бас тодорхой саналуудыг авч орж ирнэ гэдэг энэ зарчмын дагуу үлдээсэн байна. Энийгээ бол тодорхой хууль тогтоомж нийцүүлээд оруулж ирэх баха гэж одоо бодож байгаа. За намчин гишүүн тодруулъя. Тийм тэгэхээр хардаа нийтлэг зохицуулт хийж байгаа бол захиргааны ерөнхий хууль дээр энийг оруулж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ дэч угаасаа зохицуулсан байдаг. Тэгээ захиргааны хэм хэмжээний актыг хэн гаргаж болохгүй гэдэг юм дээр үнэхээр дотоод нэгж хориглоно гэдэг нийтлэг зохицуулт хэрэгтэй юм гэх юм бол захиргааны ерөнхий хууль дээр орж ирэх хэрэгтэй. Хууль тогтоомжийн хууль биш байхгүй. Хууль тогтоомжийн хуулиар чинь хуулиар бид нар захиргааны хэмжээний эрх олгох гэж байгаа бол ямар хэмжээ хязгаар дээр байх вэ гэдэг асуудал байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бол нөгөө нэг энэ асуудал нь зөв боловч хууль зүйн техникийн хувьд хууль тогтоомжийн хууль дээр биш өөр юм дээр орох хэрэгтэй. Эсвэл шууд улсын хурлынхаа хуулийн 22-ийн 5-ыг хөндөөл оруулаад ирэх ёстой байсан юм аа л гэсэн миний байр суурь байгаа. Тэгээд төрийн албаны зөвлөл юунуудыг нь хөндөчөөд шүүхийг нь болохоор үлдээчээд идэг. Одоо энийг нь тэгэхээр яах ёстой вэ гэдэг асуудал бас
гараад ах шиг байна шүү дээ тий. Тэгээ нэг мөр энэ дээр байнгын хороо юм захиргааны хэмжээний нийтээр дагаж мөрдөх хэмжээний акт баталж авахгүй гэх юм бол шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо журам маань байхгүй болчиход байдаг. Тэгэх юм бол энэ дээр ажлын хэсэг гарч байгаа нэг одоо сонгон шал. За юу намчин гишүүн гүйцэгээд хариулъя. Тий, сонгон шалгуулалт явж байгаа нөгөө маань зөвхөн хуулиа барьж ажиллах гад байдаг. Гэх мэтчлэн юмнууд байгаа болохоор би зүгээр нөгөө дагаж орж ирсэн зүйлүүдийг харахаар үнэхээр яг ийм журмуудаа бүгдийг цэгцлээ гэж байгаа бол тэрийг оруулаад ирэхгүй шүүхийн тухай хууль дээр хөндөд оруулаад ирэхгүй явдал гэсэн тийм л байр суурь байгаа юм л та. За сайн зэрэг гишүүн хариулах уу? Хариулъя. За намч мэг гишүүний хэлж байгаа захиргааны ерөнхий хуулийг баталсан хуулийн дагуу захиргааны хэмжээний актыг батлаад тэрийг улсын бүртгүүлээд дагаж мөрдөх харьцаа захиргааны ерөнхий хууль дээр байна. Энэ анханасаа боловсруулах төвшөнд эрх олох шилжүүлэх актыг байгууллагын дотоод нэгж шилжүүлж болохгүй гэж байгаа учраас хууль тогтоомжийн тухай хуульд оруулж ирж байгаа маа. Анханасаа нэгэд батлаа явуулсан он захиргааны ерөнхий хуулиар хориглол нэмэргүй байхгүй. Хууль тогтоомжийн хуулиар барьж боловсруулдаг учраас гээд явчихна. Тийм учраас та битэрийн одоо юу гэдэг зүрх юм байхгүй. Хууль тогтоомжийн тухай хуулийн 27-гийн штрих 1 дээр хуулийн төсөл захиргааны хэмжээний акт батлах эрх олох зохицуултад тусахад тавигдах шаардлага гэд та өөрөө оруулсан байхгүй. Цогтоотор гишүүн санаачлаад номын гишүүн ахлаад. Тэгэхээр энэ дээр анханаас нь санаачлах буюу томилж орж ирэхдээ дотоод нэг За Баасан Жиргэл гишүүн